хөгжмийн төсвөл хүсээ оюутан Баян Монголын Орчин Бат Эр бүрээ симфони айлт хөгжим зориулсан концерт бүтэц хэлбэрийн болон тоглоомчийн талаас хийсэн зарим ажил бакалаврын дипломын ажил удирдах багшийн зүгээс өгч буй тохиолдол. За уг ажил нь унсан 2 бүлэг 4 зүйлсээр хийгдсэн ба эвэр бүрээ хөгжмийн урын цанд хамгийн сүүлд орж ирсэн залуу хөгжмийн зохиолчийн стилийг сонгож судлаж өөрийн уг концертын тоглож буй учраас тоглоомчийн талаас юу анхаарах хэрэгтэй гаргаж ирснээр давуу талтай болсон. Эвэр бүрээ хөгжмийн үүсэл хөгжил шинжилгээ үйл шат хөгжмийн зохиолч Орчин Батын уран бүтээлийн талаар 1-р бүлэгтээ оруулсан. 2-р бүлэг нь Орчин Бат эвэр бүрээ симфони айлт хөгжмийн концертын бүтэц хэлбэрийн талаас анализ хийж мөн 2-2 Баян Монгол өөрөө уг концертод тоглож байгаад том давуу тал болсон бөгөөд хойшид уг концертыг тоглох хөгжимч хэрэг болох олон зүйлийн хэсэгт оруулснаар ачаал бүгдтэй гэж үзэж байна. Оюутан Баян Монгол дипломын ажлын явцад дээрч даалгавар дээрч байдлаараа бүх зүйл хангаж итгэв санаачлах сайтай өөрийгөө бүрэн дамжтай орсон гэж үзэж байна. Мухад яа шүүмжлэх зуршин хий Артангэл зуршин. За Артангэл доош ажилдаа ороход бас тодорхой ирсэн байна. За Монгол Улсын консерваторийн төсөв хүсээ оюутан Баян Монгол Орчин Бат эвэр бүрээ симфони айлт хөгжим зориулсан концерт бүтэц хэлбэрийн болон тоглоомчийн талаас хийсэн зарим ажил хэлбэр төсвийн дипломын ажлаа хийлээ. Уг бичиг ажил нь удирдлагад томсон 2 бүлэг 4 зүйл дүгнэж ном зүй хасаг зэрэгээр бүрдүүлсэн. Судалгааны ажлаараа эвэр бүрээ хөгжмийн үүсэл хөгжмийн тэмцээн боловсруулж баяжиг болон Орчин Бат эвэр бүрээний концерт хөгжмийн шинжилгээ хийж хөгжмөх арга барил талаас нь тоглоомчийн судалгаа хийсэн дараа явуулсан дарын арга болох мөн тус концертыг хөгжмөхөд хэрэгтэй ажил болж гэж үзэж байна. Шүүмжлэх багшийн дараа хэдэн зүйлсийг хэлмээр байна. Үүнд бичвэрийн ажлын стандарт хэмжээнд баримтлах, ялангуяа ноотны жишээ орж ирж байгаа 2-р бүлгээр нүүрний доод талын зай их алдагдсан асах. Хоёрдугаар дүгнэлтэндээ зөвхөн концертынхаа хөгжмийн шинжилгээг хэлэхгүй оруулсан байна. Үүн дээрээ тоглоомчийн талаас хийсэн ажилдаа нэмэгдчихэд хөгжмийн дараа нь ийм байна. Хөгжимчин ийм арга техник ашигласан нь хөгжимчдийн ур чадварыг дээшлүүлэхэд ингэж сайнаар нөлөөж гэдгийг тодруулан бичиг. За дээрх саналтай үлэмжийг судалгааны ажилдаа бусган сайжруулан бичвэл уг ажил нь бакалаврын түвшний бичвэрийн ажлын шаардлага хангаж болжээ. Шүүмжлэх багшаар үзэж байна. Үнэхээр инженерийн дахиад харахад нэгдэлтэй чи судлаад байгаа юм уу, Чамбат хайр судлаад байгаа юм уу гэсэн тийм маяг ханддаг хэлэг хэл найруулах талаар санагдаад байсан шүү. Тэгмээд судлагдсан байдал гэдэг Чамбатын тийм юмар ингэж судласан, магистрийн хамгаалсан гэсэн тийм орсон байна. Тэрний онцтой. Тэр Чамбат юу судласан? Яг надад арга техник заасан илүү байна. Хөгжмийн чиний сэдв бол миний болгоомод яг Чамбатын тэгэхээр Чамбатын концертыг чи судласан тийм. Тэр судласан байдал тэрний тухай байх хэрэгтэй байна. Тэр Чамбатын судласан чинь болохоор тоглоомчийн талаас техникийн талаас нь судласан гэж байна. Хөгжмийн тэнцвэр судласан юм тийм. Юу нэг тэр талаас. Энэ бичснээр одоо чи тоглоомчийн арга техникийн талаас. Энэ ажлаа гэдэг байна. Тэр чи ятаг юм байна. Хөөс байгаа ажил. Ятаг юм гэж аваад ингээд онцтой байна. Чамбат юу судласан чи юу судласан? Одоо ингээд юу ятаг тийм юу ятаг тийм амхаа асуудал. Чамбат чи за Чамбат нь одоо одоо тухайн концерт тэгээд бүтээх утга санаа хэзээ илүү арга талаас нь жишээ нь одоо хэрэг яаж хэрэг яаж болохгүй гэсэн одоо нэг шинэ аргыг одоо юу бүр өгдөнд оруулж ирсэн. Тэр талаас илүү санагдав. өөрийнхөө концертыг юм уу? Өөрийнхөө өөрийнхөө концертыг хамгаалж байна. Тийм. Тэгээд сууж дээр болохоор яг 30% тийм судалсан байсан. Миний болонгууд яг тоглооч талаас нь тохиолын утга санаа одоо дараагийн оюутан залуу тухайн тохиолыг тоглоход юуг анхаарах вэ? Яавал одоо илүү тохиолын утга санаа илүү хөө гэсэн. Одоо ингэ ярих юм санаж байна. Тэгэхээр бид нар бол ойлгохгүй байсан.
тэр сапарталын гэж үгс үг. Тэр нь болохоор яг бэлтгэл ахуйд авдаг шууд бэлтгэл үгсээр хэлсэн болохоор. Ямар юм арай сапарталын гэж үг яг олон удаа хэлсэн байхгүй. Тэр анхаар Эндээс асуусан ингээд тэгшээ. харьцуулт юм л та. Зөвхөн тэгээд дэлгэрүүгийн хасаас харьцуулт гэдэг чинь санаа одоо чинь хоёр дахь дисциплин гэдэг нь бол сонгоод тэгээд юу нэг гэж байна. Тэр санаа гэдэг юм. Одоо их баггүй юм. Ямар таад юм шиг тийм. Орсуудыг орсаар нэг юм байна. Тэр үйл асуулт харагдаж тийм. Өөр функцийн ерөнхийдөө дэв бүлгийн дээр тул харуулж хоол юм ямар шиг байжтэй хоолоо хавар юм уу богор юм яа. За яг хаа. Софтвер яаж үүсгэж ер нь үгээд софтвер Шинбатын концертын өмнө нь хэлсэн байна. Оо концертын хатанцыг За тийм. Энэ тос нь нэг концерт юу 사회복지 선거를 이제 머리부터 섭자가 생긴 것 같아요. 그때 인 이거 서로 인 것들이 이제 아주 걸리는 게 있어요. 인 내시 얘기 때 거의 texte 힘으로 아시죠? 아저씨 무슨 쳔바테 얘네는 쳔바테 영어 이거 쳔바테 영어 그게다가 얘는 쳔바테 영어 있어요. 왜 우리 정말 나의 좀 자료서 그러면 관찰 좀 그런데 관찰이 어떻게 기준으로 계시 잘 맞을 수 있을지 모르겠어요. 되게 쳔바테 특징은 어로 약인 요 일부의 호충이 어떤 요새 호충 특징 호충 때가 맞고요. 그게 공부 어떤 일부의 호충인데 호충 어떤 이게 마이크로 얘는 이렇게 다 받아 시키는 생각이 다보는 게 있는데 뭐도 미국인 스케팅 옆에서 내가 받아서 돌아가는 현재 밀키 호주처 인게 대체 이 혹시 약 호주 때문에 내리켜 서울만 썼을 알고 봤다 있었고 되게 이게 양쪽에 알아 또 가는 하고 역시 얘도 처음 봤던 뭐 요네 버시 요네 되는 인제 요때 나 민선에 요때 결혼에 있을 때 기체서 맞고 여기서 되게 늦게 있을 때 되게 애노 돈이 계속 또 애들보다 걱정 희생 통모 얘기도 지금 걱정 통모 얘는 하지 말고 때문에 가시는 게 혹시 어떤 시스템을 애들보다 이제